За өнөөдөр 3 дахь өдөр ажилдаа явах гээд бэлэн болчлоо. Нүрэн баг зэрэг бутаад хувцас өмсчихэд явж гин. Би өөр автинкэд ажиллах гэж байгаа учраас хувцас гэрээс өмсөө явж гин. Тэгэхгүй болохоор очоод хувцас салах гэж бас төвхтэй юм шиг санагдсан. Тэг манай нэг автинкэд хүний нөөц дутагдaltaа гээд бид нар нэг нэгээр ээлжилж ажиллаж байгаа. За ингээд ажилдаа явлаа. За одоо манай энд 11:30 болж байна. Тэгээд туйлын цагаан шөнө эхэлсэн. Иймэрхүү байна. Битээр сая Том Крузийн тоглосон шинэ киног үзчихээд гараад ирлээ. Тэгээд сонирхолтой л байна. Тэгээд ер нь бол Том Крузийг үзэх дуртай. Сонин дэлхийн гоё газруудад зураг авах болдог. Манай хүн машина гаражд тавьчихад. Тэгээд зураг авдаг. Тэгээд гоё сонирхолтой. За нэг 60 хүрч байгаа өнгөх чанда тэр бие мэ юу юм бол өстэй янз юм байна. За ингээд та нартай туйлын шин энэ одоо хавтцсан байх тэ. Энэ төргийн маргааш амралтын өдөр. За өнөөдөр болохоор Иесус Христ Тэнгэрлөө явж байгаа өдөр гэсэн. Тэгээд энэ шашны өдөр амралтын өдөр. Өглөөнийхөө цаг манай өвгөн бэлддэг. За ингээд таргаа ингээд сайн юу ят юм аа сэгсэрдээ. Энэ болохоор уудаг энэ кефир гэдэг юм байгаа. Энэ болохоор бид нар нэг баг бахч явахдаа оюутан масааны ээж нэг юм үрээр нэг юм юу бүрээ хөрөнгө гэсгээд тэр нэг мөөгнүүдийн түүж аваад уудаг тэр таргал да. Шашны баярын өдөр гэсэн. Тэгээд ерөнхийдөө 5 сард 4 сард нэлээ олон хоног бол амартай. Тэгээ өнөөдөр бид тээр юу их вэ гэж бодож байгаа. Уг нь уул руу гарыг гэж бодсон. Тэгсэн чинь жоохон тэнгэр хангаа жоохон онцгүй байх шиг байна. Тэгэхээр нь тэгэл за одоо тэгвэл ойр орчиндоо явъя гэж шийдлээ. Гэртээ ойрхон нэг юм нэг кампингийн газар үйтэй. Одоо зөндөө олон хүмүүс ирсэн. Энд ингээ хагас бицсаа талхаад байд юм шиг байлээ. Зөндөө машинууд ирсэн байна. За битээр болохоор одоо Mogni. Och så må vi ha lite kaffepauser. Манай нөхөр болохоор ингэсэн гинэ. Хавар болохоор одоо зөндөө олон Mogni уйлрал эхэлт юм байна л да. Тэгээд Mogni уйлрал эхэлсэн байгаа учраас тэрийг жоохон олох гэж оролдъё гэж юм. Гэхдээ мэдээч олоход жоохон хэцүү л байх л та. Жижигхэн ойн царахаар орлоо. Энэ нөгөө нисгтэй ойрхон газар байдаг аахгүй юу? За нэг мөг олсоо. Энэ одоо ямар ч нэртэй юм бэ? За энийг мэдэхгүй байна бит хоёр. Тэгэхээр яг хөө гэхээр манай хүн нэг юм мөгний аппликейшн байгаа да. Аппликейшн ашиглах гэсэн чинь энэ жил одоохондоо нэг аппликейшн хаагдсан байна гэж байна. Зүгээр харин маш их юу нэр сургад юм байна. Нараа та нар харж байна нэрс ингээд яатсан цэцэгнүүдээ хаяад одоо ингээд ургаж эхэлж байна. Бид таарлаа. Кафе уулаа ярьлаа. За бараа орсон. Юугээ нөгөө нэг энэ гараа ашиглаж сурах. Бас микрофон үзүүлсэн яваад гамаас. За ажлаа тараа явж байна. Өнөөдөр өгнөөрэ концерт үзэхээ гадаа талбайд гисэн чинь бороо ороод тахтай яахтай очиж. Тэгээ хүүтэн байгаа хэлэхөө. Тэгээ сая ажил тарлаа. Өнөөдөр 8 цаг ажилласан. Одоо бараг л 70-80 хүнд үйлчлээ. Тэр концерт үзэх гэж явж байна. Жохон халаалт авч байна.
Гаалаа. Гэлөө явж байна. Бас ч байж өнөөдөр хагасаа дөрөө. Бид өчигдөр концерт үзлээ орон нутгийнхаа. Тэгээд Норвегийн хамтлагууд бас Шведийн хамтлагууд ирсэн байсан. Ерөнхийдөө яг хөө тэгэл нэг их үздэггүй юм л да. Энэ жил болохоор манай нөхрийн сонсдог нэг Швед хамтлаг ирсэн гэсэн. Тэгээд бид тэрийг нь үзээгээд тэгээ хасан нэг плед нь заваа өчигдөр чинь 6-аас эхлээд орой нэг хүртэл үргэлжсэн фестивал болж өнөөдөр бас болно. Маргааш бас болох 3 өдөр болох байсан баха. Тэгээд дотроо хоол мол янз юмтай тэрийг бодлож аавна. Тэгэд манайхаар нөгөө хөгжмийн фестивал болдог шүү дээ. Хөдөө залуучуудын тэрүүн шиг юм шиг байна. За тэгээд өчигдрийн тоглолтын ахад чинь битэр чи нэг хүний 1000 крон ихэр чинь нэг хүний 350 мянгаар авсан билээ. Тэгээ маань нөхөр бас агаад тэгээд уг нь 4 хамтлаг үзэхээс юм. Тэгээд дөрүлэнгийн бол үзээгүй. Ер нь юу гэж бодоод тэр дуртай хамтлагийг үзээд бороотой тэр хүүтэн байлаа. Би ч яг усны готалтай тэгэл дээгүүрэнд бол авцтай байсан. Манай нөхөр болохоор надаас манай нөхөр ч зөрүүжтэй бас хаяа тэгээд юуны пүүзэ өмсөөл тэгэл дээгүүр борооны цувтай байсан. Тэгээд дээгүүр нь ороогүй доогор бол даарсан юм шиг байлаа. Тэгээд битээр явахаас өмнө жоохон бас халаал тавсаа өөрхөн тэгэл Чингисээ нэг 50 грамыг хуухал. Тэгээд нарх ууч чаддаг болсон учраас яах вэ тий 2-3 жилийн өмнө авчирсан арх байсан. Тэгэл тэрнээсээ нэг 50 грамыг ундатаа алж уучил тэгэл авчихсан. Гэтэ хоол идсэн болохоор тэрний хоол мол идээгүй. Ер нь гадуурны хооллох нэг сонирхолгүй байдیں۔ Тэгээд концерт үзчихэд бичлэгээ хийчихэд буцаж орж ирээд хоёлаа зурагт үзээд жоохон амраад тэгээд манай он ч 12 кг унтсан. Би нөгөө дөрсөө эвлүүлж байгаа тэгээд 2 цагт унтсан. Дор юм хийгээд тахгүй болохоор аваарчлахаар ингээд бүр сонирхолгүй болчтой. Тэгээд юм аач тэгээд унтсан. Өнөөдөр ч бараг 12 хүртэл унтаж амарлаа. Тэгээ өглөөний цай хоёлоо уучаад одоо нэг дэлгүүр орох санаатай байж өнөөдөр ахаад бороотой онцгүй байна. Уг нь би нэг гарч алахыг гэсэн бодолтой болохгүй доотлогийн зам дээр гүйе гэсэн бодолтой байна. За ингээд амралтын өдөр нэг иймэрхүү байдалтай л эхэлж байна да. Ja. Hallå, vad gör du idag? Jag sätter och ser lite på det kostråda som vart lagat och sänt ut av hälsodirektoratet i fjol. Det är lite harda saker. Ja. Vet du förresten hur mycket kött du har låt att spisa? Sån rött kött du har låt att spisa i uka? Jag vet inte. Ja, det är 350 gram det. Det är lite det alltså. Men i stedet ska du spise masse grøntfôr, bönner och du ska spise salat och så kan du ha på lite dressing. Men det ska vara olja, då, planteolja. Ja. Och också hårt liv. Ja, vi kan diskutera lite senare. Jag vill ha kött. Jag vill ha mach. Jag vill ha mach. Mach det pizza. Tack. Så det går då. Шоколад авал ийм футбол тоглож болох ийм тоглолт үзэж болох юм байна. Марочингийн тасаг дээр ирлээ. Энэ дээрээс нь тусаадаг юмнууд байна. За манай хүн ч одоо хүн алдсны юу цуглуулдаг. Бара викингс була Кола. Ja. Хараач энэ миний. Хатгаар зөндөг авсан хөлдөвчтэй. Галцо. Энэ машин дээр өөрөө ингээд сканер тэгээд өөрөө төвшөд гарна да. За өнөөдөр бүтэн сайд өглөө нэмэнд би ингээд сая дүнгэсээр нарныхээ тасыг түрхээд ингээд гадагшаа гарч халах гэж байна. Өчигдөр гарч халах чадсангүй. Тэгээд гэр зураа юм хийж чадаарлаа. Бороотой жоохон байсан бас нар гарсан. Тэгээд чадсангүй. Өнөөдрийн зорилго болохоор гарч алхаад тэгээд нэг
тэр алхдаг газрын тавиар тэр авирах жоохон хогийг түүх санаатай байна. Тэгээд нэг хитэн шуу байдیں۔ Шуунда хоолойг нь. За манай нөхөр болохоор уул руу явсан. Намайг уул руу явъя гэхээр би уул руу явмаар гэнэ гэж хэлсэн. Тэгээд битээр жоохон би болохоор хавтгай газар алхдаг. Манай нөхөр уул руу алхах дуртай ингээ явсан. За өчигдөр ороо битээр нэг Норвег хэл дээр анхныхаа влогийг хийсэн. Тэгээд нөхрийнхээ одоо үзүүлдэг хүмүүстэй оруулаад хоолны зөв зохицтой хэрэглээний талаар гарсан шинэ стандартын талаар ярьлаа. Тэгээд мэдээж Норвег хэлээр ярьж болохоор би чинь түг таг мөг гэл нэг жоохон муухан болох шиг боллоо. За тэр ч яах вэ? Тэгээд сонсгон тэр л үз гэж би бодсон. Тэгээ манай нөхөр болохоор бас нэг жоохон нэг архаг явцтай өвчин тассан. Гэхдээ хүмүүсээс ер нь бол нуудаггүй. Тэгэхээр аль болохоор их сайн ярьж сэтгэж юм уншиж ингэх юм бол өвчнөө бас хэвийн хэмжээнд барих юм боломжтой байдаг. Тийм учраас ингээ янз бүрийн имийг би туршиж үзээд байгаа. За тэгээд одоо ингээд алхахыг надтай хамт алхаарай гэж хүсэж байна. Би алхаж явах үедээ нэг чадвал салхи гайг бахан бол нэг өнөөдөр 6 сарын 1-ний өдөр их хурсын баярын өдөр хүүхдээ хата хамгийн их хүсэн үлээдэг байсан баяр учраас би тэр талаарх сэтгэлдээ би влог хийх гэж ингэж бодож байна. Тэгээд бас ямар болох нь. За түр баяртай. За өнөөдрийн төлөвлөгөө. За энэ ийм цэцэг ингээд тайрангууд энэ чинээс нь ингээд нэг хүүхд гараад ирсэн байхгүй юу. За та нар тарагдчих байна. Одоо би энийг аваад өөр савн суулгана. Нөгөөх нь болохоор энэ байгаа. Энийг бас өөр савн суулгана. Ингээд 3 шиг ийм цэцэгтэй болох санаатай байна. Одоо бороо ороод нараа. Миний цэцэг мэцэгнүүд бол зүгээр хаврахчгүй хүүтэн бороотой болохоор ийм байна да. За ингээд сайхан алхаад явж байна да. Алхахтай газар маань ингээд иймэрхүү байдаг. Тосоод хүрхцэн алхаа явж байна. Энараа хог түүдэг юм гартаа барьсан байгаа. Энэ дотор миний багаж хэрэгсэл юмнууд байна. Энэ дотор сүү байгаа. Та шууны хоол байгаа. Тэг ингэ явж байна. Ингээд энэ микрофон ч ажиллаж байна. За ажиллаж явах шиг байна. Чи өөрийгөө гайгүй л цагаан болоолаа гэсэн чи хавхар юм бол харагдах юм. За та яах вэ тийм ээ? За жоох хогоо түгээд ийш нь хийлээ. Тэгээд жохоо хог гарсан. Тэгээд орчноо сайхан цэвэрлсэн байна. Эртээд нэг сарын өмнө явхад битүү хог болцсон байсан. Тэгээд хот тогчлтойхон ажлаа сайн хийсэн юм шиг байна.